аймагуудын хувьд бол нөхцөл байдал нэлээд хүнд байдаг. Баруун аймагт харин уг нь сүүлийн жилүүдэд нэлээд одоо юу гэдэг малын гоц халдварт хөвчл бүртгэдэг. Бас энэ бүс нутгаар нь эрүүл бүсгээд салгаад одоо задлчи баруун таван аймгийг гэсэн нэг тиймэрхүү зүйлс явж ирсэн. Сая нэг бүхэн мялцангаар өвчлсөн асуудал гартлаа шүү дээ. Энэ зүгээр хөдөө аж ахуйн гэдэг юм уу мал өвчлсөн шиг тийм бүс нутагт голомттой гэдээ бүртгэгдээд бас давхар явчих ямар асуудал болчихдөг юм болов. Ер нь бас давхар явчихаа шүү. Ер нь баруун аймгийг бид 2012 онд засгийн газрыг хүлээлгэж өгөхдөө эрүүл ус гэж хүлээлгэж өгсөн. Тэгээ эрүүл ус гэд ягаад гэвэл энэ нь вакцин таригдаагүй малын гоцгаалтурт өвчин гараагүй эрүүл ус байсан. Дараа нь бол харамсалтай шүлгийн өвчин тэнд бол гарсан. Сая тэгээд бас мэлзэн өвчин гарлаа. Энэ өвчин бол үндсэндээ бол дарагдлаа. Энд бас нэг юу байна л да бас хил дамсан гоцгалдуурт өвчин одоо бас нүүрлж байгаа тал бий. Энэ маань өөрөө мэлзэн гэдэг өвчин урд өмнө Монголд байгаагүй. Тэгээ Монголд гарч байгаагүй энэ өвчин маань сая баруун аймагт гарч Монгол Улсын засгийн газар улсын онцгой комисс яралт арга хэмжээ авсны одоо үндсэн дээр энэ одоо малын өвчин бол зогссон. Харин одоо бол тэр бүхэн дээр бол мэлзэн өвчин гарч байгаа. Энэ дээр бол том ажлын хэсэг гараад энэ дээр ажиллаж байгаа. Малаа эрүүлжүүлэхдээ ингэж бүсчилж эрүүл бүс гэж ингэж задлж явъя гэсэн энэ бодлого ер нь байгаа юу? Яг эрүүлжүүлэх хөтөлбөр маань ямар хэмжээнд ямар бодлогоор явж байгаа юм бол? Мэдээж бид малаа эрүүлжүүлэхдээ Монголынхаа бүх малыг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байгаа тийм. Гэхдээ харамсалтай нь хил дамсан өвчнүүд бол манад орж ирж байгаа учраас зарим бүсэд бол малын гоцгалдуурт өвчин гарч байгаа тийм. Өнөөдөр Монголын бүх мал өвчтэй бол бас үгүй. Манад бол эрүүл бүс байна. Төвийн бүс маань эрүүл. Баруун бүс маань сая хідэн Ховд аймаг тэгээд Баялгийн 2 сум, Усын 2 сум бас бус нь бол эрүүл шүү дээ. Тийм учраас бид бол бас энэ эрүүл бүсийг бас хамгаалахын төлөө ажиллах ёстой. Зөв аймаг гэхэд ч гэсэн Дорнот аймаг бол одоогоор бол гоцгалдуурт өвчнөөс бол эрүүл байгаа. Ингээд эрүүл бүсүүдийг бол цаашдаа бид хамгаалж авч үлдэх ёстой. Энийний тулд бол малыг бид нар бол бас бүрэн вакцин зөвлөлтөнд хамруулж бас малыг одоо угаалга туулганд хамруулж мал эрүүлжүүлэх ажлыг бол системдээ хийх ёстой. Үүний тулд бас малчт маань өөрсдөө бас хариуцлагатай байх хэрэгтэй. За вакцины туулганд хамруулна гэж байна. Ер нь бид хэр зэрэг энэ гоцгалдуурт өвчнөд тэмцэх одоо юу гэдэг бааз суурь байгаа юм бол вакцина өөдөө үйлдвэрлэж гин үү гаднаас авч гин үү энэ ер нь өвчлөлүүдийн голомтыг бүр мөсөн устгах тийм чадвах болцоо хэр байна? Эрдэм шинжилгээ судалгаа талаасаа. Манай Монголын маань хөдөө аж ахуйн салбарын эрдэмтд бол мундаг олон улсын эрдэмтдийн зэрэгцсэн тийм эдлэгтэй чадвартай бас малын эмчнэр маань ч гэсэн чадвартай мундаг байгаа. Манай биокомбинатад бол 17 төрлийн вакцин үйлдвэрлэдэг, 50 хэдэн төрлийн нийтд ийм био бэлтгэл үйлдвэрлэдэг. Тэр дотроос 17 төрлийн вакциныг үйлдвэрлэдэг юм. Тэр дотроос шүлхийн мялзан хоёрын вакцины үйлдвэрлэдэг юм билээ. Яг ийм өвчнүүд гарахад бид бол гаднаас нэг вакцин аваад идэг юм тэр. Цэцгийн вакциныг бол дотооддоо үйлдвэрлэдэг. Цэцгийн вакцин дээр нэг зовлон байгаа юм л та биокомбинатад. Юу гэвэл түүхийн эдийг нь цуглуулад 45 хоног юм. 45 хоноод вакцина үйлдвэрлэхэд нэг удаагийн үйлдвэрлэл дээр 500 мянган тонн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэхлээр энэ 500 мянган тонн вакциныг бол бид 500 малд тарих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл Дэлхийн малын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын биднэрт өгсөн стандарт нь юу гэвэл энэ одоо өвчин гарлаа гаднаас нь дотгошоо хомж нэгэн зэрэг нөгөө малыг тарих ёстой. Гэтэл 500 мянган мал биш тэр дотор 5 мянган малыг бид тарих ёстой үстэй тий. Тийм учраас биокомбинатын яг тэр цэцгийн вакцин дээр бас хүчин чадал нь хүрэхгүй байгаа тал бий. Ингээд тийм учраас сая манай одоо сэргэлэг сайт Оросын холбооны улсаас цэцгийн вакциныг бол бас очиад гэрээ хэлцээр хийгээд нийлүүлж байгаа. Өнөө 23 мянган тонн вакциныг бид нар нийлүүлээд эхний 5 мянган 9 мянган тонн нэрцсэн байгаа. Тэгээд үлдсэн утахгүй бас 90 өнөөдөр ихэд 9 сая тонн вакцин цэцгийн вакцин бол бууж байгаа. Тийм учраас биокомбинатын хүчин чадлыг бол дээшлүүлэх ёстой. Унгарын улстай бас манайх бол хамтын гэрээтэй ажиллаж байгаа. 25 сая еврогийн одоо дэмжлэгээр биокомбинатын шинжилгээний асуудал бас яригдчихэж байгаа. За баярлалаа таны ажилд амжилтсаа. За баярлалаа. Үзэгчтэй Бямгарыг өргөдөг ярилцсан хөтөлбөрийнхөө шинэ дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Сайхан амраарай баярлалаа.